Монгол Улсын ерөнхийлөгч Ухнагийн хөрөлсөхөө Москва хотноо болсон Агвакорны дайны ялалтын 80 жилийн баярын жагсаалд Монгол улсаа төлөөлөн оролцсон зэвсэгт хүчний алба хаагчдад цэргийн одон медаль гартууллаа. Ерөнхийлөгч улсаа төлөөлөн олон орны дайчтай мөр зэрэгцэн алхаж Монгол цэргийн жавхаа сүр хүчийг харуулсан алба хаагчдад чин сэтгэлийн талархал илэрхийллээ. Цэргийн гавьяаны одонгоор алдар спорт хорооны албаны дарга хушууч Дэмбэрлийн Цэрэнбат, зэвсэгт хүчний дугаар ангийн хөгжимчин сургагч ахлагч Ган Тишүүрийн Өлзий Одрах, зэвсэгт хүчний дугаар ангийн сонсголон цэргийн хотхны цэргийн цагдаа ахлагч Наран цэцгийн Бигот нарыг шагналаа. Бүрэн эрхт улсынхаа эрх чөлөө тусгай тогтнолын найдвартай баталгаа нь болж ард түмнийхээ амар амгалан амьдралыг хамгаалж ирсэн Монгол цэргийн баатарлаг түүх бол Монголын үн мөнхийн бахархал юм аа. Монгол цэрэг бол дэлхийн цэрэг болсон. Эх орноо батлан хамгаалах үүсэд зүтгэн хүлээсэн үүргээ хариуцлагатай биелүүлж, батлан хамгаалах салбар, зэвсэгт хүчний хөгжилд хувь нэмрээ оруулж, Монгол улсаа төлөөлөн цэргийн ёслолын жагсаалд олон орны цэрэг дайчтай мөр зэрэгцэн Монгол цэргийн цог жавхаа сүр хүчийг харуулсан эрхэм дайч та бүхнийг Монгол төр хүндэтгэн алдаршуулж төрийн одон медаль цолоор ийхүү шагнаж байна. Та бүгдийн бат найдвартай ард тал төшиг тулгуур болсон хайны жил гэр бүлд нь Монгол төрийн нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлж эрүүл энх аз жаргал сайн сайхан бүхнийг хүсээрэй. Цэргийн хүндэт медалаараа зэвсэгт хүчний хяналт шинжилгээ үнэлгээний газрын мэргэжилтэн хушууч Жамбын Ариун болд. Зэвсэгт хүчний дугаар ангийн сургалтын албаны дарга Ахмад Гансүгийн Мөнх болд. Зэвсэгт хүчний дугаар ангийн дайчилгаа хүний нөөцийн албаны дарга дайчилгааны офицер Ахмад Лавг Доржийн Бямт Дорж. Зэвсэгт хүчний дугаар ангийн Бинтэмэр спортын офицер Ахмад Хөхөөгийн Гант Тулга. Зэвсэгт хүчний дугаар ангийн нисэх тусгай тоноглолтын инженер ахлах дэвшлэгч Инх Хотын Төр болд. Зэвсэгт хүчний дугаар ангийн тусгай ажлын цехийн туслах хэсгийн дарга дэслэгч Бямт Цэрэнгийн Баян Төгс. Зэвсэгт хүчний дугаар ангийн холбооны батальоны дунд чадлын радио станцын салааны захирагч дэслэгч Лавгжуугийн Мөнх Эрдэнэ зэрэг нийт 72 дайчдыг шагналаа. Ялалтын баярын жагсаалд оролцсон 28 офицер 50 ахлагч цэргийн гэрээт 2 алба хаагчаас бүрдсэн бүрэлдэхүүнийг зэвсэгт хүчний Тэг 32 дугаар ангийн захирагч дэд хурандаа бэлэг сайхан командлсан юм а. 2015 оны ялалтын баярын 70 жилийн баярын жагсаалыг зэвсэгт хүчний Тэг 32 дугаар ангийн захирагч Хурандаа Батуулд 2020 оны 75 жилийн баярын жагсаалыг тусгай хүчний цэргийн командлагч Хурандаа Хаш Эрдэнэ командалж байжээ.